Сүүлийн жилүүдэд нүдний линзийг охид залуу сөргөн хэрэглэх болжээ. Гэвч линзийг буруу сонгож зохисгүй хэрэглэснээр нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэх, өрөвсөх, халдвар авах эрсдэл эрс нэмэгддэг талаар нүдний эмч анхааруулж байна. Ялангуяа линзийг удаан хугацаанд тасралтгүй зүүх, ариун цэврийн дэглэм баримтлахгүй байх, нүдэн тохироогүй линз хэрэглэх нь эвэрлэгийн зураас улайлт, өвдөлт, хараа бүдгэрэх шалтгаан болдог байна. Нүд нь хүний хамгийн эмзэг хэрэгтэй учраас линзээ авахгүй байх, хугацаанд дууссан линз хэрэглэх, зориултын бус шингэнээр угаах зэрэг нь нүдний хамгаалах давхаргыг сулруулж, бактерийн болон мөөгөнцрийн халдвар үүсгэх аюултай байдаг байна. Ийм тохиолдолд эмчлэгийг цаг алдалгүй хийлгэхгүй бол хараанд ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэйг эмчнэр онцолж байна. За линз нь болохоор ер нь бол нөгөө нэг хараа засах зорилготой болон гоёлын зорилготой ер нь бол зүүдэг штеп. Тэгээд ер нь бол удаан хугацаагаар зүүж хэрэглэх юм бол нүдэнд айгүй хураашил үүсгэх, магадгүй бохирлогдох юм бол өрөвсөл үүсгэх, ялангуяа нөгөө хамгийн гадна талын нөгөө эвэрлэг гэдэг тунгалаг бүрхүүл дээр байнгын наалтаж байрладаг учраас энэ хэсгийн өрөвслийг үүсгэх айгүй эрсдэлтэй байдаг. Тэгээд дээрээс нь манайх шиг угаасаа хуурай, тэгээд тоос шороотой орчинд нөгөө амьдардаг хүмүүст бол линзэн төдийлөн тохиромжтой биш, зүүж хэрэглэвэл өдөрт цөөн цагаар шаардлагатай үедээ зүүж хэрэглэх нь ер нь бол арай эрсдэлгүй гэсэн. Тэгээд ер нь бол зүүхтэй болохоор аль болох айгүй цэвэрхэн бохир гараараа хүрэхгүй, тэгээ усыг нь тухай бүртэн солих, нэмэлтээр чигжүүлэх тусаалах хэрэгжилж байх. Тэгээд нэг зөвөл 8 цагаас хэтрүүлэхгүй. Тэгээд бас нөгөө жилийн хугацаатай болон 3 сар 6 сар гэдэг нөгөө удаан хугацаатай линзнүүд нь бас тохиромжгүй байдаг. Аль болох богинохон хугацаатай линзнүүдийг богинохон хугацаагаар нь зүүж хэрэглэх нь нүдний өвчлөл үүсгэхээс сэргийлжүүлэх боломжтой гэсэн. Эвэрлэг бүрхүүлэл өөрөө нөгөө айгүй мэдрэмтгий хэрэгтэй. Жижигхэн шархлаа үүсгэхэд л өстой нулимс гоожох, тоорох, улайх, одоо нөгөө нэг гэрэл харж чадахгүй ялбах гэд зовир үүсгдэг байхгүй юу? Ер нь бол айгүй зовир үүсгдэг. Тиймэрхүү зовир үүсгэх за эсвэл нөгөө нуугдах, улайхч гэдэг юм уу? Тиймэрхүү зовир үүсгэх юм бол ер нь тэгэл эмч тандах хэрэгтэй л гэсэн үг. Тэгээд нөгөө хүмүүс ч мал линз мэнстэйг унтчихдаг шүү дээ. Бас тэгэж ер нь бол болохгүй. Нүдний линзийг сонгоо хэрэглэхэд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай байдаг. Үүнд хуурайшилт, харааны онцлог бүрт тохирсон линз сонгосноор эвэрлэг бүрхүүлийг гэмтэх эрсдлийг бууруулдаг байна. Өдөр тутмын, сар тутмын эсвэл удаан хэрэглээний линз аль нь тохирохыг мэрэгжлийн хүнтэй ярилцсан тодорхойлох нь зөв юм. Мөн гарын ариун цэврийг сахих, зориултын уусамлаар тогтмол цэвэрлэж, хадгалах зэргийг анхаарах хэрэгтэй байдаг байна. Ер нь бол линз хугацаанаас хамаарат өөр байгаад байгаа. За 3 төрлийн хугацаатай байгаа. 1 сар болон 1 өдрийнх 6 сар их гээд байгаа. Тэгэнгүүт яг тэр цаг хугацаагаар нь хэрэглэх ёстой буюу өглөө зүгээд оройдоо ингээд усанд нь хадгалдаг ийм одоо процессор зүүдэг линзүүд гэж бас байгаа. Тэгэнгүүт яг тэр хугацааныхын дагуу буюу өдөрт 6-8 цагийн хугацаатай зүүгээд бусад үед нүдээ амраах хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт одоо зарим хэрэглэгч нар маань болохоор тэр хугацаагаа хэтрүүлж зүүснээс болоод магадгүй ингээ нүд нь ядрах, улаалт үүсэх ч юм уу те аргаж хуурайших ийм асуудлууд үүсэт идэг гэсэн. За тэгээд гэртээ бас хадгалах, хамгаалах процесс бас айгүй чухал. Тэр зориултынхан усанд яг зориултынхан одоо орчинд нь хадгалах хэрэгтэй буюу хит чигтэй орчинд хадгалж болохгүй, хит хуурай орчиндоос хадгалж болохгүй байдаг тасалгааны температурт хадгалдаг байгаа. Линзээ усанд нь хийж хадгалахтаа гэсэн. Линз хэрэглэгчтэй зориулаад юу гэж зөвлөх гээд байгаа вэ гэхээр олон улсын чанарын стандарт хангасан эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэж харааны болон гоо сайхны асуудлаа хамттан шийдээд явах боломжтой шүү гэж зөвлөх гэсэн юм аа. Линзийг хэрэглэх хугацаанд линзээ авалгүй унтах, усанд орох, саунд орохгүй байх зэргийг анхаарах нь чухал юм. Эмч болон мэрэгжилтнүүдийн хэлж байгаагаар линз нь харааг сайжруулах, тогтвортой хэрэгсэл боловч зөв хэрэглээгүй тохиолдолд эрсдэл дагуулдаг байна. Тиймээс линзийг зөв сонгон зөв хэрэглэж хэвших нь нүдний эрүүл мэндийг урт хугацаанд хамгаалах хамгийн найдвартай арга гэдгийг онцолж байна.